Баасан гарагийн орой минь. За өнөөдөр болон өчигдөр улс төрд юу болоод өнгөрөө гэж. Хулгай гарчаад байна шүү дээ энэ хоёр сайдаа. Шууд эзэн бол зангал шүү дээ. Хавар болж байна. Нүүрсчэд амилж эхэлж байна. Ерөөсөө л юм. Өнөөдөр амар уйсгаланд хилийн өрөг тавьсан байна. Эрүүгийн үеийн тусгай анги 22-ийн 1-р зүйлийн 3-р анги, 22-ийн 10, 22-ийн 4, 4-р зүйлийн 2-р хэсэгт зааснаар ингээд хэрэгт буруутгах гэж шалгагдаж байгаа. Ингээ амар уйсгаланд хилийн өрөг тавилаа. За өмнө нь яг энэ хэрэгтэй холбогдуулаад Монгол Ардын намын дарга учрал намаасаа хасах шийдвэр гаргаж ирсэн. Тэгвэл өнөөдөр ингээд хилийн өрөг тавил. Ингээд амар уйсгалан ямар тач чуулга эхлээд нөгөө ерөнхийлөгчийн айхтар хууль батлагдтал эх орноосоо гарахгүй гэсэн үг. За тэгвэл хэд хоногийн өмнө НТV телевизийн лавгийн том нэвтрүүлгээр оюун эрдэнэ орсон. Тэгээ оюун эрдэнэ энд орж байгаа шалтгаан өөрөө ингэж тайлбарласан. Ерөнхийлөгч нэг улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл өргөн барьсан учраас тэр нэвтрүүлэгт орох шалтгаан ганц шалтгаан болсон гэж. Түүнээс бол ер нь ойролцоо ойрын үед нэг тийм ярилцлага нэвтрүүлэгт орё ярих гэсэн бодлого байсан. Тэгээ энэ хуулийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэхээр энэ арчилсан парламентийн тогтолцоо алдагдсан үедээ өөрийнх нь үед хийгдчихсэн 126 гишүүнтэй болж исэн энэ ажил тэгээ олон намын оролцоотой байлгах парламент гэх мэтчлэн энэ нь ингээд нөгөө нэг хүний гарт очлоо гэсэн айцтай байгаа учраас парламентын арчлыг өмгөөлж тэр нэвтрүүлэгт орсон гэж ярьсан. Тэгээ ингээд энэ нэвтрүүлэгт орохдоо за нэг 6 цаг орчмын нэвтрүүлэг байсан. Ер нь дийлэгт нь ерөнхийлөгчийг ярьсан. Ерөнхийлөгч тэр хоёрын харилцаа ямар хөө байсан, яаж үргэлжилсэн, яаж одоо дуусгаж байгаа те, яаж хүлээж байгаа ингээд. Ер нь дотроо бас юм жоохон хүлээлттэй байх шүү га. Ер нь эвлэрчий те ингээд нэг орон зай нэг юм байгаад тах шүү. Нөгөө талд бол ерөнхийлөгчд ямар ч тийм эвлэрий гэсэн орон зай байхгүй байгаа. Тэгээд энэ хүмүүс зориулаад байгаа юм уу? Эсвэл одоо үнэхээр яс зүг байгаа гишүүдэд зориулаад байгаа юм уу те? Ард түмний хүслийг хангаад байгаа юм мэдгүй ямар тач улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл орж ирсэн. Энэ хуулийн төсөл нь өөрөө ямар вэ гэдгийг би өмнөх улс төрд юу болоод энэ дугаараараа ярьсан. Нийтл бичсэн. Ноён X гэдэг нийтл бичгтээ түндэ дурдсан байгаа. Тэгээд та бүхэн тэднийг үзээгүй бол өмнөх дугаарыг үзээд за унших дуртай бол тэр нийтлийг бичвэрийг мөн уншиж болно гэж. За ингээд оюун эрдэнэ нэвтрүүлэгт орохдоо хууль зүйн сайдын инхуйртай холбоотой нэг зүйлийг ярьсан. 1.5 сая Америк долларыг бод группээс авсан те. Нүүрсний сонсвол тэр энэ бод группийн булхайг илчлээгүйхээ төлөө 1.5 сая Америк доллар авсан гэдэг зүйлийг ярьсан. Энэ хоёр л мөн нотсон. Энэ хоёр бол одоо хизээч хиний ч араас нутаг шааж мэдхэр хөөн гэсэн иймэрхүү утгатай зүйл ярьсан. За тэгсэн яг ерөнхийлөгчийн одоо энэ сонгуультай холбоотой олон зүйл ингээд давхцаад явж байна. Улс төр ингээд яг тийшээ чиглээд явж байна. Тэгээд сүрэ бэлтцээж эхэлж байна зарим нэг хүмүүс. Алтан уйгийг 2 удаагийн шүүгээр цагаатгсан хөгжлийн банкны хэргийн за энд ямар ч оролцоогүй байна гэж цагаатгсан. Тэгээд давзаалдах шатны эрүүгийн давзаалдах шатн дээр энэ хүчингү болгосон шийдвэр нь буруу юм байна гэд тэгээд цагаатгсан шийдвэр нь хүчингү болгосон. Одоо ингээ ер нь бол хэрэг шалгагдана гэсэн үг. Тэгээд энийг өчигдөр Ардсан намынхан нөгөө 4 өдөр болгон 4.1 мэдээлэл хийдэг. Тэгээд энэ мэдээллийнхээ үеэр хуучин улс төрч Батүл ярьсан. Юу гэж ярьсан бэ гэхээр энэ алтан уйгийн шүүхтэр цагаатгсан энэ хэргийг зандан шитэр одоогийн ерөнхий сайд зандан шитэр захиалсан гэсэн. Энэ зандан шитэр өөрөө ерөнхийлөгч төрсөлдөх гэж байгаа учраас эхнээс нь ингээд бусад намынхаа өрсөлдөгчдийг намнаж эхэлж байна гэдэг ийм утгатай зүйл хэлээд энэ бол цэвэр зандан шитрийн захиалсан хөгжим байлаа гэж Батүл ярьсан. Би бол энийг ерөнхийлөгч хөргөн барьсан гэж бодохгүй байгаа. Энийг бол шууд эзэн бол зандан шитэр. Зандан шитэр хатгаж хийлгсэн ажил гэж. Тэгээ мэдхгүй ямар ч тач одоогоор Монгол Ардын намынс нэр дэвших хамгийн том одоо кандидат нь зандан шитэр байгаа. За алтан уйг мэдээж арчилсан намаас нэр дэвшүүн
гэснээ өөрөө ер нь илэрхийлсэн дотоод сонгуульда одоо нэр сунгаанда нэр дэвшнэ гэдгийг илэрхийлсэн. Тэгээ түүнээсээ цаашаа даваа гараад ирэх юм бол мэдээж ерөнхийлөгчдөр дэвшнэ. Гэхдээ энэ хөгжлийн банкны хэрэгээр түүнд одоо ямар нэгэн байдлаар ял оноочих юм бол нэр дэвших хэрэггүй бол. Тэгээ ингээд намаас нь одоо дараачийн өөр хүн нэр дэвших боломжтой болно гэж. Тэгсэн чинь хэн байх вэ гэдгийг оюун эрд нийлж өссөн. Нэвтрүүлгэрээ. Баяр цогтыг ерөнхийлөгч болох гээд одоо одоогийн ерөнхийлөгч ардчилсан нам хоорондоо тохирцсон байна гэх. Ингээм тоглоомын ерөнхийлөгч болох гээд тохирцсон байна гэж ярьсан. Энэ бол гэхдээ нэг хүний зүгээр л яриа шүү. Улс төртэй ойрхон байдаг ерөнхий сайд хийж исэн хүний хувьд мэдээж хантаа зүйл ярьж иж магадгүй хаа. Гэхдээ үүнийг ингээд цаг хугацаа харуулна. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул харуулна. Тэгээ ямар ч тач ардчилсан намынхан дийлэнх нь алтан үеигд нэр дэвших юм хоригдолтой байгаа. Гэхдээ дотор нь баяр цогтын нэр ер нь анханасаа явж ирсэн шүү. Анханасаа л ерөнхийлөгчийн сонгуулийн одоо PR эхлэх үед л баяр цогт байх ёстой гэсэн юм зүйлүүд явж ирсэн. Тэгээ нам дотроо баяр цогт алтан үеиг за тэгээ зарим нэг хүмүүс ингээд өрсөлдөд байгаа сураг байсан фракцаараа нийлчихэд ерөнхий сайд асны амнаас баяр цогт гэдэг нэр гарсан шүү. Ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч гэд фикслээд баяр цогтыг ерөнхийлөгч болох гэж байгаа гэж харсан. За тэгсэн ингээд оюун эрдэнэ хүрэлцэх гээд хүмүүс ингээд хоорондоо муудалцаад ингээд энэ бүр туйлдаа хүрлээ штэ. Бидний нэг өнгөрсөн намрын улс төр чинь туйлдаа хөрөөгөө исэн юм ба штэ. Одоо бүр ингээд туйлдаа хүрээд нэг нэгнийхээ нэвтрүүлгээр ороод нэг ингээд бүр наан цааны юм яриад эхэллээ. Тэгсэн чинь нөгөө талд Батамгалан Нямбатар гээд хоёр хүн хоорондоо мөн алцаад эхэллээ. Тэгээ энэ хоёр хүн яагаад алцаад байгаа вэ гэдэг утга учир нь шүү дээ тийм. Ерөөсөө л нийслэлийн намын дарга. Монгол Ардын намын нийслэлийн намын дарга. Батамгалан нөгөө талаас би яагаад байж болохгүй гэж гэдэг зүйл ярьсан. Нөгөө талаас Нямбатар болохоор одоогоор би нийслэлийн намын дарга хэвээрээ байна. Тэгээд 2 жилийн өмнө би нийслэлийн намын оргоо удирдах ороод иргэдийн төлөөлөгчдийн хуралд ялт байгуулсан. Тэгээд манай одоо нийслэлийн намын хороо 4 жилдээ нэг өдөр хурлаа хийдэг. Тэгээд одоо арай хараахан болоогүй ямар ч тач хурлын тов гараагүй. Чаддсан бол Батамгалан хуралдуулаад намаа ав. Нийслэлийн намаа ав гэж ярьсан. Тэгээд энэ цагаас хойш энэ хоёрын ингээд хоорондын тулаан багаар ингээл яваалс энэ тэнд ингээл хөвлөлээрч нэг яриа л те бичүүлж нэг үзээд л тэгсэн өнөөдөр ингээд бүр халаад эхэллээ. Хэд хоногийн өмнөөс нөгөө нэг барилгат байгуулалтын сайдын яамных нь гадаа баахан хүмүүс жагсаал хийгээд хэлсэн. Тэгээ энэ ямар учиртай жагсаал байсан бэ гэхээр нөгөө Зэс Эрдэнэ өвгээд компани байдаг. Энэ компанид энэ сайд Батамгалангийн дүүн хариу ажилтдаг байсан. Бас нэг удирдлах нэг захирал нь байсан. Тэгээ хөрөнгө оруулалт хариуцсан жилүүдээ нэг захирал нь байсан. Тэгээ энэ захирлыг Батамгалантай юу ч холбож шинэ хөр. Энэ Зэс Эрдэнэ өв гэдэг компани ерөөсөө баахан хүмүүст одоо хөрөнгө оруулсан хүмүүст өгөөж өгнө гээд тэгээ байхгүй алга болцсон гээд. Тэгээ бүр 150 гаруй хүн жигссэн. Ингээд хохирсон хүн өчнөө байгаа гэд ярьж ирсэн. Тэгээд энэ сайд Батамгалангийн яамны гадаа очиж нөгөө дүүтэй холбоотой хэрэг яагаад Батамгалантай холбоотой болж вэ? Батамгалангаар одоо төрийн арчил дүүгийнхийг энэ компани одоо лөөр хийсэн юм мэдэхгүй те хөрөнгө оруулалт надад гацсан юм уу? Үйл ажиллагаанд гацсан юм уу? Яасан энэ компаниас мөнгө олж авъя л гэдэг утга учиртай л ер нь жагсаал хийгээд ахшгүй дүүтэй ингээ хариуцлага тооцоо гэдэг чинь. Тэгээ авилгатай тэмцэх газарт хандж интер гэ тэ. Тэгээ ингээд баахан жагсаал болсон. Тэгээд тэгсэн өнөөдөр өчигдөр тэгээ нөгөө нэг жагсчихсэн хүмүүсийн цагдаа энтер ирээд ингээд баривчлаад ч юм уу хорхын чороод арай чороог баг тэгээд төр саатуулж байгаа гаргаа явсан байж. Тэгээ ингээд гаргаа явууллаа ингээд тараалаа. Тэгсэн чинь өнөөдөр нийслэлийн хангард ордно шинэ хангард ор яармагт баахан хүмүүс очиж жагсаал хийсэн. Тэгээ энэ жагсаал хийж байгаа хүмүүс нь ямар учиртай юм бэ гэхээр Баянзүрх дүүргийн татаасыг үнэлэхүүгээр нэмсэн. Тэгээ ингээд Баянзүрх чинь одоо манай Монголын нийслэлийн одоо хамгийн том 2 дүүрэгч нэг нь Сонгон арах нэг нь Баянзүрх штэ хүү амч тэр ер нь газар нутгаар аж тэр том.
Тэгээ энэ дүүргийн татаасыг өнцлөхөөр нэмсэн учраас Нямбаатрыг одоо тэр дүүргийн иргэдийн эрхийг зөрчиж гинэ гэд очиод Нямбаатрт шаардлага өргүүлэхэд маш олон хүн жигсэн. Тэгээд нөгөө нийслэл рүү чинь дайрж орох гээд нөгөө нийслэлийг чинь цагдаа нар хамгаалаад өө юм болсон. Би бас энэ инх хоёргээ хууль зүйн дотоод хэргийн сайд хандаж хэлмээр байна. Энэ илэрхий хулгай гарчаад байна шүү дээ инх хоёр сайдаа. Шудрагаас ирдэг шүү дээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд инх хоёр та одоо завхны зүгээр жирийн ард түмнийг загинжихын оронд энэ Батамгалан түүний төрсөн дүү хоёрын энэ зэс эрдний хувь компаниас хулгайлсан мөнгө хулгайд алдсан эцдүүд нэрээд өсгөлэн зарлаад заримынх нь бие муудаад байж хахад тэнд зүгээр байж завхны иргэдийг загинжихын оронд энэ нүдэнд орчин таны хамтран зүтгэгч баян зүрх дүүргээ сонгогдсон Батамгалан түүний хамаарал бүхий хүмүүсийг одоо шалгаж энэ иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах талаар та шудраг усны сайдын хувьд ажил хиймээр байна гэж би одоо хэлье. Одоо энэ барилгын яамны гадаа хэсэг булаг бүлэг одоо өвөө эмээнэр голцоо ийм улсуудыг одоо өдөөнд төрхөрч тэнд юунд ирснээ мэдгүй ийм нэг хэсэг бүлэг нөхдүүдийг цуглуулад улс төрийн зорилготой жагсаал цуглаан хийж байгаа нь бол тод харагдчих. Энэ хоёр талд болж байгаа энэ хоёр жигсаал ерөөсөө л яг Батамгалан Нямбаатар гэдэг хоёр хүний хоорондын тэмцэлтэй холбоотой л жигсаал. Тэгээ энэ хоёул энэ тэнд жигсэж байгаа энэ жигсэж байгаа энэ хоёр ард талд хоёуланд нь улс төр байгаа аль аль нь одоо ингээд жигсаалаараа бараг ингээд нэг нэгээ дарж авах гэдэг юм уу яах гэдэг. Тэгээ чи ингээд яамны гадаа хүн жигсааж байгаа бол би танаа хангардын гадаа ингээд хүн жигсааж чадна гэдэг. Яг ингээд хоорондоо өрсөлдөв. Тэр Батамгалан ч өөрөө нөгөө баян зүрхээс гарч ирсэн. Баян зүрхээс ингээд доороос нь дэшээ гарч ирээд одоо гişүүн байгаа. Ер нь дархлагдсан гэж ярьдаг. Улс төрийн хүрээнд тэгээ тэр нүн ч юм уу тлаач юм уу гамсан тэгж яригддаг. Тэгээд ингээ баян зүрхэнд очиод. За ингээ холио мантан шиг болсон гэж. За тэгээд эдгээр өдрүүдийн улс төр нэг иймэрхүү болсон. Хагасаа мэдсэнд амралтын өдрүүдээр мэдээж зарим нэг хүмүүс амрах байлгүй дээ тийм ээ. Тэгээд эх 7 хоногоос чуулган эхэлнэ. За чуулган эхлээд нөгөө нэг айхтар ерөнхийлөгчийн хууль чинь орон ерөнхийлөгч өөрөө тэр чуулгандаа сууна. Тэгэхээр нөгөө талд нөгөө хуулийг нь эсэргүүцэж байгаа амар ойсглан. За тэгээд оюун эрдэнэ нөгөө нэг тэдний фракцийн хүмүүс ирж мэдээж чуулгандаа суух бах. Халуухан чуулган болон нэгтгэн чуулган дэж нээлттэй хийн. Тэгээ ингээд ардчилсан нам энэ ерөнхийлөгчийн хууль дээр дэмжихгүй байгаа гэдгийг илэрхийлсэн шүү. Тэгэхээр ингээ оюун эрдэнэ чинь одоохондоо бас арайч ингээд сүгдөөд унчааг байгаа нэг өөрсдийн гэсэн нэг юм фракц байгаад байгаа. Тэгээд тэрний ардчилсан намтай нийлээд энэ хууль дээр нэлээд тэг болох юм шиг байна. Гэхдээ одоо ямар тач нэгтгэн чуулганыг харъя нэгтгэн чуулганаар шууд хуулиа оруулж ирээд өөрөө суух юм гэсэн. Тэгээд өнөөдөр сэтгүүлчдэд их тэнгэрийн аманд энэ хуулийнхаа төслийн талаар мэдээлэл өгч байгаа. Тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд эдгээр өдрүүдэд бид нар нэг зүйлийг мартаж болохгүй тогны хязгаарлалт хийсээр байгаа шүү гэдгийг мартаж болохгүй чойжо сайд нэг юм бодож байгаа бах. Ерөнхий сайд нэг юм бодож байгаа бах. Бид нар 100 хоногийн хугацаат даалгавар аваад явсан хүний одоо нүдэнд үзэгдэхүйч гарт баригдах үс тийм шийдэл хийсэн ажил юус олж хараагүй байгаа. Захиргааны хязгаарлалтанд орсон хэвээрээ байгаа шүү гэдгээ мартаж болохгүй шүү. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа үзэгч.